Хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх тухай хуульд бүр анханаас нь санаачилж оролцсон. За тэгээд олон шат дамжлага давсны дараа 2 сая хүртэлх орлоготой бүх иргэдийн татвар одоо хувийн орлогын албан татвар нэг байхаар тогтлоо. Төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг сонин зэрэг гишүүнтэй ахлуулсан бид нар бол өргөн барьс хуулийн төсөл байгаа. За үүн дотор бол яг миний санал болгож оруулж байгаа нэг заалт байж байгаа. Их хурлын гишүүд болон төрийн албан хаагч нар өөрийнхөө үйл ажиллагаа болон мэдээллээ төрийн мөнгөөр санхүүжүүлдэг, бүүстэлдэг. Бид нар одоо бүүст гэж яриад байсан. Энийг болиулах гэсэн хуулийн төсөл ороод явж байгаа. Энэ маань нэрвэ батлагдах юм бол бас маш их чухал ач холбогдолтой гэдэг. За би өөрөө өргөн барьж байгаа хуулийн төсөл байж байгаа. Санхүүгийн зохицуулах орооныхонтой хамтарч ажиллаад факторингийн тухай хуулийн анхдах төсөл байж байгаа. Том төслүүд гэж бид нар ярьдаг мөртлөө бүгд гацж байгаа шүү дээ. Мөнгөнөөс л бол гацаад уус мөнгөгүй болохоор учраас ингэж юм байна. Энийг бүрэн шийдсэн ийм үйлчлэг барууны орнуудад бүрэн хэрэгжиж ингэж явж идэг. Ийм нэг санхүүгийн гацханаас гаргасан хуулийн төслийг санаачлаад явж байна. Тамхины хяналтын тухай хууль ажлын хэсэгт бол ороод ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийг бол мэдээж анханаас нь дэмжиж байгаа. Энэ хууль ч өөрөө буруу явуучвал Монголд байхгүй байж байгаа хуулих тамхи гэдэг юм. Хуурамч тамхиг орлуулах тамхинаас бүр хортой бүтээгдэхүүнүүд оруулж ирэх зах зээлийн нээчих гэдэг байна. Далд эдийн засгийн нээчих гэдэг. Энэ болгоомжлын үүднээс бол энэ ажлын хэсгээр байнга байр суурь илэрхийлж явж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дээр ажиллаж исэн. Жагсаал цуглааны тухай хууль дээр ажиллаж исэн. За аль нь бол одоо засгийн газар давхар боловсруулад тэгээд одоогийн байдлаар төр гацаатай байж байгаа. Ахтай зүгээр бид нар бас суугаагүй. Эрүүгийн хуулийн 13, 14 буюу одоо худал мэдээлэл тараахаас болж ялангуяа сэтгүүлчид эрүүгийн хуулиар шийтгүүлдэг. Энийг болиулъя гэж одоо сэтгүүлч гишүүдийн хамтарч зүтгээд энийг үндсэн хуулийн цэцээр бол одоо үндсэндээ заалтыг хүний эрх зөрчсөн байна гэдэг үгнээс гаргуулж чадсан. Гэтэ яг энэ хоёр талтай манай гишүүд ярьдаг. Энэ гүтгэлгийг яах юм бэ? Одоо хүн гүтгэжхээр одоо ингэж гүтгүүлээд байхад юм уу гэдэг. Тэгэхээр бүх гишүүдэд бол хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрүүгийн хуулинд санал болгох хөлбөр бас байх байхгүй. Тэр үед нь бол одоо ахаад ярих юм боломж бол байна. За нэг иймэрхүү ажлууд хаврын чуулганаар хийгдээд явж байна.